Лю Южин бол аюулгүй хүнс худалдан борлуулдаг эмэгтэй. Санамсаргүй энэ ажлыг хийх болсон залуу ээж тэрээр бусад эмэгтэйчүүдтэй хамтран өнгөрсөн 100 органик хүнсний клубыг Бээжин хотод байгуулжээ. Одоо түүний клуб 100 гаруй гишүүнтэй бөгөөд тэд хамтдаа ойролцоох фермүүдээс захиалгаар хүнс авдаг байна. Бид энэ ажлыг хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд санаа зовсондоо хийж байна. Тэд аюулгүй хүнс хэрэглэн гэж итгэж байна гэдгээ Лю Южин хэлж байна. Хятад улсад бараг 7 хоног болгон хүнсний аюулгүй байдалтай холбоотой шинэ хэрэгүүд гарч байгаа бололтой байна. Хорцсон сүү, мөөг, үхрийн мах гэх мэт журам зохицуулалтаа чангатгаж байгаагаа засгийн газраас мэдэгдээд байгаа ч хүнсний аюулгүй байдлын талаарх олон нийтийн айдас болгоомжлол нь Лю Южин болон бусад эмэгтэйчүүдийг энэ ажлыг хийхэд хүргэжээ. Иргэдийн энэ мэт үйл ажиллагаа нь сүүлдээ засгийн газрыг зарим өөрчлөлт хийхэд хүргэж магадгүй гэж тэрээр хэлж байна. Бээжин хотын захад байрлах энэ мэт фермүүдээс тэд зарим хүнсээ татдаг байна. Санаа зовсон байдалтай байгаа хотын иргэдэд бид тусалж өөрсдөө эрүүл хүнсээ бий болгоход нь дэмжлэг үзүүлж чадна гэдэгтээ найдаж байна гэж фермийн эзэн Ши Ян хэлжээ. Хотоос ирсэн олон зуун гэр бүл энд түрээсэж авсан талбай дээрээ өөрсдийн гараар ногоо тарих боломжтой болж байгаа юм байна. Бид өөрсдийн гараараа ногоогоо тарьж ургуулж байна. Бид хичээл зүтгэл гаргаж байна. Энэ бүхний үр дүн нь ч гайхалтай байна гэдгээ энэ эмэгтэй хэлж байна. Энд хүнсний ногоо тарихад хятадын фермүүдэд өргөн хэрэглэгддэг химийн бордог ашиглахгүй байгаа гинэ. Эндхийн менежерүүд хөрс усанд тогтмол шинжилгээ хийж байгаагаа ч хэлж байна. Хүнсний аюулгүй байдалд үл итгэх болсон хятадын зарим худалдан авагчид өөр арга замыг эрэлхийлж байна. Тэд интернет ашиглан аюулгүй хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах болжээ. Оюутан Кэри Ян хэлэхдээ ямар хүнс аюулгүй гэдгийг мэдхэд хэцүү байна гэсэн байна. Тэрээр хүнсний клубээс харьцангуй өндөр үнэтэйг нь үл харгалзан ногоо худалдан авч байгаа нь юм а. Органик хүнс үнэтэй байна гэж бодохгүй байна. Энгийн хүнс хэтэрхий хямдхан байна л да. Түүнтэй адил худалдан авагчид санаа зовхын тулд их мөнгө төлөхийг илүүд үзэж байна.